Энэ орон сууцны корпорац гэдэг нь барилж байгаа талаа менежментийн хувьд дэмжих корпорац юм байна гэж ойлголоо. За орон сууцны банк гэж бас байгуулах юм байна гэж ойлголоо. Зөв. За хоёр институт байгуулагдаад эрэлт нийлүүлэлтээ ингээд тэнцвүүлээд явах юм уу? Нэг институт байгуулагдах гэдэг юм уу гэдгийг дахиад нэг тодруулж өгөөч гэж хүсэж байна. За хоёрдугаарт нь бол нэг ийм модулууд яваад байна л да. Сингапурын модуль бол нийтийн орон сууц болон энэ нэг орлогод нийцсэн орон сууцад өөрөө менежмент хийгээд барьцдаг. Ингээд шийддэг. Америк маягийн загвар нь бол хөрөнгийн зах зээлтэйгээ холбоод ингээд хувийн даатгалын компаниуд оролцож ирээд арилжааны банкуудын зээлийг хөрөнгийн зах зээлтэй холбоод явдаг. Энэ модулийг бол Монголд бол Монголын ипотекийн корпорац бол хийцэн байгаа гэж би хараад байна. Тэгэхээр одоо байгаа энэ системээ төрш үүрч аваад за Батамгалан сайд дараа Монгол банк 3 номер бэлдэж байгаа. Баатар хөгшөний асуултанд хариулъя. Ер нь бол Баатар хөгшөнэ яг таны хэлж байгаа санаа чинь зөв. Төр нь тодорхой хэмжээнд ороод оролцохдоо өнөөдөр ажиллаж байгаа барилгын салбарын бусад компаниудын энэ зах зээлтэй давхар өрсөлдөд байхгүй. Зөвхөн зорилттой бүлгийн гэж бидний ярьдаг залуу гэр бүлүүд, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй өрх толгоолсон гих мэт одоо журмаар тодорхойлсон өрхүүд рүү буюу дундаас бага орлоготой иргэд рүү чиглэсэн энэ одоо орон сууцчлалтын асуудлыг зохицуулахаар энэ хоёр хуулийг оруулж Монгол банк хариулах. За Монгол банк 3 номер. За Баатар хөгшөний асуултанд хариулъя. Яг одоо явж байгаа систем бол юусоо өөрчлөгдөхгүй. Яг одоогийн систем бол ипотекийн 6% зээлийг их усрыг нь Монгол банк өгөөд арилжааны банкудаар дамжуулаад зээлийн үнцаасчлаад Монголын ипотекийн корпорац үнцаасчлаад гаргасан бондын төв банк эргэж худалдаж аваад явдаг энэ систем байна. Тэгэхээр яг энэ орон сууцны санхүүжилтийн банк болохоор дунд хугацаанд урт хугацаатай их усрыг зах зээл дээрээс төвлөрүүлээд арилжааны банкудад их усрыг өгөөд банкуд яг зээл болгодог схемээр яг зээлээ гаргаад явна. Банкуудын гаргасан зээлийг МИК үнцаасчлалтаараа үнцаасчлаад явна. Эргээд МИК-ийн гаргасан бондыг буюу үнцаасыг энэ орон сууцны санхүүжилтийн банк худалдаад аваад явдаг энэ схем рүү явж байгаа. Тэгэхээр бол Монголын ипотекийн корпорац үйл ажиллагаа илүү өргөжж одоо тэлнэ гэсэн үг. Монгол банк одоо худалдаж яваад байгаа энэ төсвийн шинж чанартай санхүүжилт хийж яриад байгаа энэ схемээс бол төв банк бол бүрэн гарч байгаа гэсэн үг.